Сайн байна уу? Намайг Тэмүүлэн гэдэг. Би Сингапурт ESG Data Analytics чиглэлээр ажилладаг. Энэ бол манай гэр. Бид Сингапурт 7 орчим жил амьдарч байгаад дөнгөж энэ зүүн нөөж ирсэн байгаа. Тэгээд нөөж ороод 6 орчим сар амьдарч байна. Өмнө нь Сингапурт амьдарч байхад бол илүү цагаан дэвсгэр дээр модерн стилээр тогтчулсан тийм байрууд дондоо сонголтоо хийж исэн. Тэгээд бид нар тогтчуулахдаа бол илүү минимал нордик стилээр тогтчулж исэн байгаа. Тэгээд яг 7 жилийн дараа Монголдо нөгөөд ирсэн юм чинь гээд бас арай өөр юм туршиж үзээгээд бидэд бас амьдрах хугацаанд бас айгүй тавилганыхаа байрлалыг өөрчилдөг. Бас нэг хэвийн стил баригдах айгүй дургүй байдаг. Тэгээ энэ удаас Монголоо нүүж ирээд шинээр туршиж үзсэн болохоор бас илүү бараан дэвсгэр дээр илүү гэрлийн тусгал, гэрлийн ойлт, гэрлийн хугарлаар тоглохыг илүү хичээж ингэж бас тогтчулж үзсэн байгаа. Тэгээд энд даа аягүй сэтгэл хангалуун байгаа. Галтгооны хувьд бол гэрэлтүүлгээр шийдсэн хамгийн гоё хэсэг бол мэдээж миний нарт байгаа инстинкт буюу миний бар маань байгаа. Тэгээд энд бол бас дуртай уухан болон дуртай хундгуудаараа бол тогтчулсан байгаа. Өглөөний цайны хувьд бид хэд бол хамгийн түрүүнд бол мэдээж нөхөрт тойрны хувьд бол кофегаа чанах бол бас нэг аз жаргалтай өглөөг эхлүүлэх нэг алхам байдаг. Тэгээд хаяа бит хоёр бол эспрессо машинаараа хаяа бол нөгөө аналог те бас яг уламжлалт нөгөө кофе чанал тийм мока потоороо чанж гоё өглөөг эхлүүлдэг байгаа. Тэгээд энээсээ цаашаа өглөөний цайгаа уугаад хүүхдүүдтэйгээ өдрийг сайхан өнгөрүүлээрэй гэж тал тишээ сургууль ажил руугаа явдаг байгаа. За сүүлийн 2 жил бол амьдралын хэв маяг айгүй өөрчлөгдсөн тий. Бид нэр илүү гэртээ ажиллаж, гэртээ гэр бүлээрээ болон тий хувийнхаа сонирхлоор хийж болох бүх зүйлсүүдээ хийх тал руугаа хандаж эхэлсэн. За Сингапурт бол ялангуяа хөл хороо илүү хатуу урт хугацаагаар ингэж үргэлжилж исэн үед бол бид гэрээ тогтчуулахдаа Монголдо ирээд гэсэн тогтчуулахдаа яаж хүүхдүүдтэйгээ илүү сонирхолтой орчинд гой уур амьсгалыг бүрдүүлж гой зүйлсийг хамтдаа хийж болох уу гэдэг туршилтын байдлаараас зарим нэг тавилга энтрээ хүртэл сонголтоо хийсэн байгаа. Гэр бүлээрээ хамгийн их цагаа хамтдаа өнгөрүүлдэг орон зай бол яг миний сууж байгаа living room буюу монголоор бол том өрөө, зочны өрөө гэж нэрлэдэг. Эндээ бид нар хамгийн их цагийг өнгөрүүлдэг байгаа. Тэгээ тогтчлоо ч гэсэн хамгийн их цагийг энд өнгөрүүлдэг учраас хамаг шийдлүүдээ энэ өрөөндөө бас хийсэн байдаг. Нөхөр тойр бүл болоод удаагүй Сингапур руу нүүсэн. Тэгээд тэрнээс хойш бол 7 жил ногоон орчинд те шинэ жилийг тэмдэглэж өнгөрүүлж исэн. Гэртээ ч гэсэн ногоон гацуур мод засч исэн. Энэ жилийн хувьд бол биднэрт бол маш спешиал маш өөрмөж маш гоё шинэ жил. Яагаад гэвэл бид нар маш удаа уулзаж чадаагүй хүмүүстэйгээ гэр бүлийнхэндээ аав ээжтэйгээ уулзаад шинэ жилээ тэмдэглэх гэж байгаа амар excited байгаа. Тэгээд энэ ялангуяа өвлийг манай баг хүүхэд маань бол арай үзэж амжаагаас энэ жил бол застай тоглоод айгу баяр хүртэй. Тэгээд тэрний ч гэсэн бид нар айгу бэлгшээ гэх юм уу те модоо засахтаа хүртэл цагаан өнгийн гацуур мод засаж тэмдэглэж өнгөрүүлж байна. Энэ бол манай номын өрөө. Манай нөхөр бит хоёрын хувьд бол анх ингээд танилцаад үргэлж яхад бол бит хоёр яг номнаас төрсэн сэтгэгдлээр айгуу гоё амьсаж ингэж нийлжсэн. Тийм болохоор ном бол бит хоёрын амьдралын хувьд бол маш их орон зайг эзэлдэг. Маш гоё дурсамжуудыг агуулсан номнууд маань бас байгаа. Тэгээ эндээсээ ээшлэх юм бол миний бас ажлын ширээ энэ байна. Ажлын ширээнээр бол би өглөө 8-аас зарим тохиолдолд шөнө 12 хүртэлтэй өглөө 8-аас бол Вашингтоны хүмүүстэй шөнө 10 цагаас бол Өмнөд Африк өөр бусад олон Европын улс орнуудтай ингээд харилцах шаардлага гардаг. Тэгэхээр ширээний сонголтын хувьд бол юм эргономик ширээг дээш доошоо өндөрч намсдаг ширээ сонгосон байгаа. Уртсгсан цагаар компьютерийн орд айгүй олон цаг ажиллахаар хаяа бас кофе хүртэл нөлөөлөхгүй өдрүүд тохиолддог шүү дээ. Тэгээ тэр үед бол миний хувьд болохоор ямар арга олж мэдсэн бэ гэхээр бас юм гой содон үнэртэй үнрийг бас ингээд үнэрлж гой сэрэгдэг байгаа. Энэ бол сүүлд төрсөн өдрөөр миний хайртай үеэл надад бэлгэлсэн гоё юм лаа. Тэгээ Монголд үлдвэрсэн юм шүү гэлээ. Тэгээ бол айгүй гоё тийм байгалийн үнрийг агуулсан. Хаяас энэ лагаас очдаг. Бусад үед бас ингээд нэг бүр яг ингээд айгүй нойрмолцсон ядарсан тийм үед бол зарим тийм содон үнэртэй уснуудыг би бас ингээд гоё цацаж үнэрлэж сэрэгдэг. Энд бол Жо Малоны гоё үнэртэй ус байна. За арай хурц гэдэг юм бол энэ Герлоны энэ гоё ус хаяа ингээ агаарта цацаад ингээ сэрэгдэг баг.
Бид хоёр бол гэртээ байхдаа хүүхдүүдтэйгээ хамт одоо нөгөө гэртээ ганцаараа тий. Одоо бол тэр киногоо жил болгон одоо эргүүлж үздэг байгаа. Дээрээс нь хүүхдүүдтэйгээ хамт байхдаа эвлүүлдэг тоглоом пазл тоглох их дуртай. Манай охин одоо 3 настай мөртлөө одоо пазл тоглоомыг аягуусаа эвлүүлээ сурцсан. Яагаад гэвэл бидэд яг гэр бүлэрээ хийдэг гол хамт хийдэг активити. Танин мэдхүү ном бас аягүй унших дуртай хоёр хүүхэд маань. Тэгээ хүүхдүүдтэй нөгөө 21 аймгийн номыг сүүлд ингээд уншиж өгөөд айгуу сонирхоод одоо л 21 аймгийн аль ч аймгийн талаар ингээ мэдээлэл асуухт бол манай бага охин бол мундаг мэддэг байгаа. Өөрчлөлт шинжилэл байнга болж байгаа. Шин сорилтууд өдөр тутам гарч ирж байгаа энэ цаг үед бол одоо гэр бүлэрээ бидний хувьд аз жаргал гэдэг бол хамтдаа ойлгож шин зүйлийг хамтдаа мэдэрч одоо энэ тухай одоо сэтгэлдээ хуваалцаж биеиндээ итгэж ойлголцож хамтдаа энэ сорилтыг давах. Давсныхаа дараа хамтдаа гоё бүтээсэн одоо дурсамжаа хүртэлтэй хуваалцах. Энэ болгоныг аз жаргал гэж бодож байна.